оролдож улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар санал солилцлоо. Мөн тэд улсын хурал болон орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм а. Монголын ноо намаас санаачилсан энэхүү уулзалтад парламентд суудлагүй 12 намын төлөөлөл хүрэлцэн ирж өөрсдийн байр сууриа илэрхийлж өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд үнэлт өгсөн юм а. За тэдний гол зорилго бол парламентын суух шийдгийг тодтогч байлаа. Гагцхүү тэд парламентд суудлагүй намууд улс орныг зөв бодлогоор чиглүүлэх учиртай энэ ч үүднээс тэд үйл ажиллагааг нь хөндлөнгөөс ажиглан өөрсдийн байр сууриа илэрхийлнэ гэдгийг хэлж байсан юм а. Өнөөдрийн уулзалтаар хэлэлцсэн гол асуудал бол 2012 оны улсын хурал болон орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар байсан. За мөн сүүлийн үед эрчимтэй яригдах болсон уул уурхай нөхцөл байдал болон бондын асуудлыг ч хөндөж байсан юм а. Энэ удаа бол 2012 онд улс төрийн төгөлдөг намууд хоёрдугаарт одоо 13 онд одоо улс төрд тийм ээ санал солилцсон. Энэ намуудын байр суурь ялангуяа 2013 онд одоо улс төрийн ямар үйл ажиллагаанд явагдах гэдэг ерөнхийлөгчийн сонгуулиас ахвалаад. Тэгэхээр улс төрийн соёл юм да. Парламентын гадах намууд хоорондоо уулзаж, бие биенээсээ суралцаж, байр сууриа илэрхийлэх тийм ээ. Ийм маягаар тэгээ нам болгонд товч илтгэл бэлтгэсэн байгаа. Улс төр судлаач ярьж одоо энэ ч бас улс төрийн тойм 2012 оны талаар ярина. Сүүлийн үед шинжлэлийн засгийн газар гарч ирсэнээс хойш хэмжээний бондын өрийн асуудлыг тавилаа. Зөвхөн мэдээж дэлхийн зах зээлээс мөнгө зээлхэд бол Монгол оронд бол маш амархан 1.5 битгээл хэдэн тэрбум зээлсэн ч боломж байгаа. Ягаад тэгэхээр Монголын баялаг бол асар одоо их үнэтэй, асар их нөөцтэй. Тэгтээ бол эрхчлөө хэрэгжүүлэгч нам бол ийм их баялагтай улс оронд ингэж үр тавьж ажиллах нь бол нэг тийм ирээдүйтэй ажил бишээ гэж харж байгаа. Ерөнхийдөө сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх гэж өнөөдөр цугларч байна. За иргэний хөдөлгөөний намын хувьд бид бол юу гэж үзэж байгаа вэ гэхээр Монгол оронд ардчлал гүнзгийрэх биш. Харин ардчлал ардчлалын зарчим алдагдах шинж руугаа орцсон гэж ингэж хэлэх гэж байгаа. Ер нь энэ ардчлалын зарчим алдагдсан асуудал бол бас нэлээд 2000 оноос хойш ялангуяа нэлээд эрчтэй өрнөсөн. Ер нь энэ улс орнд нийгэмд болоод учраад байгаа энэ одоо гамшигт байдлын ард иргэд төрдөө итгэхэ байсан энэ байдлын гарцыг бол 5 энэ хувьсгалын хүрээнд бол авч үзэж байсан. Тэгээ нэг дэвшүүлсэн хамгийн гол асуудал бол ерөөсөө энэ Монгол улсад энэ улс төрийн системийг өөрчлөхгүйгээр үндсэн үеийн энэ өөрчлөлтийг хийхгүйгээр цаашаа бол ерөөсөө Монгол улс явхад бэрх болжээ. Ер нь бидний өнөөгийн нэлээд том одоо гол асуудлын нэг зангилаа бол ерөөсөө энэ үндсэн үеийн хямрал энэ системийн хямралд байна. Ямар цай нам гарч ирээд, ямар цай хүмүүс гарч ирээд энэ бидний энэ систем, энэ нийгмийн маань энэ тийм ээ одоо үндсийн маань нийгмийн үндсийн маань ер нь ялзруулаад байна гэж одоо тухайн үедээ бид хэлж ярьж байсан. Парламентд суудлагүй намуудын тухайд тогтмол үйл ажиллагаа явуулж байхын дээр сардаа нэг удаа цаг үеийн асуудлаар хуралдаж байх юм байна. Монгол улсын хөгжлийн зөв гарц бодлого чиглэл нь юу байж болох талаар намууд өөрсдийн байр сууриа илэрхийлж тодорхой шийдвэрт хүрч байх юм байна. За жижиг нам гэдэг бол тухайн хүний яриа улс төрийн соёл гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байлаа. Мэдээллийг бүрдүүлж Ариун Твянаар бэлтгэлээ. Монгол Ардын Өвсгөлт намын засгийн газраас гарах